Тавталгаа гашуун сухай чиглэлийн 233.6 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус чиглэлийн төмөр замын цогцлбор төсөл нь Өмнө Говь аймгийн Хам Богд, Цогт Цэций, Баян Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогт Цэций гашуун сухай суурьшлийн бүс болон 2 өртөө 6 зөвлөгийн барилга байгууламжаас бүрдэх юм. Мөн 1-р зөвлөлийн UIC 60 төмөр зам бүхий уул зургуугаар 16 гүүр 172 байршилт хиймэл байгууламжтайгаар баригджээ. Энэхүү төмөр зам ашиглалтанд орсноор дараах стратегийн өндөр ач холбогдолтой байх юм а. Хятад улс руу экспортлох нүүрс тээврийн мөртөг 5 дахин буурна. Нүүрс цэсийн экспортын хэмжээ нэмэгдэж Хятад төдийгүй тус улсын далайн боомтуудаар 3 дахь орн руу тээвэрлэлт хийх боломжтой бол. Монголын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэн малын бэлчээр сүйтгэх, тоосчлт, дуу шугаан, хөрс болон агаар имх хүртэл үлэмж хэмжээгээр багасна. Автоэврийн осол зөрчил буурч хөлгөөний аюулгүй байдал дээшлэн 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно. 5-7 бүлэг орд орчмын уур хаануудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрд. Монгол улсын эдийн засгийг 2 дахин тэлнэ. Энэхүү чиглэлийн төмөр зам нь уул уурхайн түүхийн эдийн экспортын гол гарц бүхий Монголын анхны 1-р зэрэглэлийн уул зургүй хүнд даацын төмөр зам юм а.